Отмон дээр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel-ийн машинтай болдоор урамшуул болон Отмондрын алтан гишүүд маань ивэнтдээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Отмондр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрч байна. Студид шатар сонирхогч шатрын стример Аги хөтлөгч Урнаа хоёр ажиллаж байна. За өнөөдөр бид хоёр ярилцах сэдэв бол Маршлийн сумыг мохоосон Капабланка гэсэн сэдвээр ярилцах болно. Тэгээд шинэ шатрын өргөний тухайдаа ярих гэж байгаа маш их сэтгэл догдолж байна. За тэгж байна. За тэгээд нийт үзэгчдээс өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бид хоёроос маш тийм одоо гайхамшигтай нэг өргийг та бүхэндээ танилцуулах гэж байна. 1918 онд тоглогдсон. Одоогоос 106 жилийн өмнө те тоглогдсон маш гайхамшигтай нэг өрг байгаа. Энэ өргийг одоо танилцуулах гээд бэлэн болсон байна. За тэгээд хамгийн хэлээд тийм урнагийн нэг тийм одоо олсон мэдээллүүдээс эхлэх юм билж бодож байна. Ямар мэдээлэл олцох болов үзэгчтэйгээ олцъя. За 1918 онд Нью-Йорк хотод болсон Капабланка Маршал тоглолтод шатрын түүхэнд Маршлийн сумыг мохоосон Капабланка гэдэг нэрээрээ бүр алдарсан ийм тоглолт юм байна шүү дээ. Тэгээд өнөөдөр ийм нэртэй болсон юм байна. Тэгээд Маршал өөрийн боловсруулсан Маршал атак буюу одоо энэ Испани нээлтийн төрөмгийн давталгааг ингэж хэлдэг юм байна. Атакыг анх удаа олонний өмнө том давцсан дээр хэрэгэлсэн одоо ийм үйл явдал болсон. За Капабланкагийн гайхамшигтай хамгаалалт нарийн тооцоол түүнийг одоо бас ингэ зогсоож чадсан одоо айл ал талтай юм мундаг тоглолт болсон гэж ойлголоо. За Капабланкагийн хувьд бол одоо Куб улсын иргэн 1918 онд бол 30 настай байсан байна. Шатрын суут хүүхэд гэж тухайн үед бас хэлэгддэг байсан. 4 настайгаас шатар сурч тоглоод 13 настайдаа Кубын авраг болж исэн ийм гоцгой хүн юм байна. Тэр бол одоо байгалийн авьяастан гэж хэлж болдог. Тоглолтод тооцооноос илүү мэдрэмж, байрлалын үнэлгээгээрээ ялгардаг гэсэн байна. За агийн маань дэлгэрүүлж бас гоё ярих бах. 1921 онд дэлхийн авраг болсон. 1927 хүртэл одоо аврагаа хадгалсан шатрын Моцарт гэж очлогддог. Энгийн, цэвэрхэн, логиктэй тоглолт хийдэг. Одоо андуурч алдах тохиолдол ийм том ховор гаргадаг ийм одоо онцлогтой юм байна. За Маршлийн хувьд бол Америк нэгдсэн улсын иргэн тухайн үед 41 настай буюу 11 насаар өрсөлдөгч ах байсан байна. Америкийн хамгийн хүчтэй гроссмейстеруудын нэг гэдэг. За 1909-өөс 1936 онд Америкийн нэгдсэн улсын шатрын авраг бас олон жилийн турш байсан юм байна шүү. За тэрээр давталгаа золиос одоо гайхалтай төрөмгийн тоглолтоор алтартай гэж байна. За Испани нээлтийн үед боловсруулсан энэ Маршал атак нь одоо өнөөдөр дэлхийн хэмжээний өндөр түвшний шатарчдын өргөн хэрэгэлдэг юм зэвсэг гэж хэлж болохоор гэж байна. За Маршлийн тухай нэг сонирхолтой баримт бол тэр тоглогчийн эсрэг хүндэтгэлтэй ханддаг. За нээлттэй довтлогоог шатрын урлагт өвөрмөц хувь нэмэр болгон үлдээсэн нэгэн гэсэн мэдээлэл. За баярлалаа Орна. Маш сайн мэдээлэл болсон байна. Баярлж байна. За тэгээд яг үнэн. За би одоо Урнагийн хэлсэн мэдээллүүдээс нэмээд бас явж бодож байна. За Капабланка гэдэг хүн болохоор 3 дахь дэлхийн авраг. Хамгийн анхны дэлхийн аврагт юм одоо Вильгельм Стейнис, хоёр дахь нь болохоор Эммануэль Ласкер, гурав нь болохоор Хосе Раул Капабланка багамаа. За Капабланка бол 27 жил шатрын ертөнцийг хаанчилсан агуу Эммануэль Ласкерийг хожиж дэлхийн авраг болсон тийм одоо агуу хүн юм багамаа. Капабланка бол за ялангуяа шатрын ертөнцид бол маш алдартай. За тэгээд Капабланкагийн тоглож одоо бидэнд үлдээсэн 100 өрг болохоор үе үеийн шатарчдыг одоо бас сургаж хүмүүжүүлсээр үлжсэн байдаг. Үнэхээр одоо маш тухайн үедээ бол үнэхээр одоо хамгийн шилдэг нь байсан тийм одоо тоглож юм байгаа юм. Капабланка бол тоглосон маш олон өргүүд нь байдаг. Үнэхээр одоо тэр өргүүдний харахад л бол бүр ингээд амьсгаад авчддаг те. Вау, яаж ийм адлаг байдаг байна, яаж тоглодог байна гэдэг те. Тийм одоо агуу тийм одоо шатарчин юм багамаа. За энэ өрг маань болохоор 1918 онд тоглогдсон тий. Тэгэхээр Капабланка яг тийм одоо тухайд болохоор World Champion дэлхийн авраг болохоос өмнө гэсэн үг байхгүй юу? 3 жилийн өмнө тоглогдсон тийм өрг байгаад байгаамаа гэсэн үг. За нэг түүхийг бас ингэж ярих юм бол Маршлийн талаар. За Маршал маань бас Америкийн шатрын түүхэнд болохоор 27 жил одоо Америкийн шатрын авраг бас байсан хүн юм байгаа. Тэгэхээр 27 гэдэг тоо бол одоо 2 удаа бол давцж байна. Тэгээ 27 жил одоо Америкийн шатрын авраг байна гэж одоо юу гэсэн ч үгүй те. Бүр амар те. Миний мэдхий одоо Монгол улсын 8 удаагийн авраг Хатанбаатар гэж манай их мастер байдаг. Тэгээ 8 удаа Монгол улсын авраг болно гэдэг чинь бол одоо бүр агуу
тийм одоо амжилттай. Гэхдээ энийг харах юм бол 27 жил шатрын ертөнцийн гэдэг маань үнэхээр агуу байна. За Фрэнк Маршалл те Капабланкад тоглосон Фрэнк Маршаллын талаас дахиад нэг одоо факт гэх юм бол 155 хүнтэй нэгэн зэрэг тоглосон байдаг байна. 155 хүнтэй. Тэгэхээр тухайн үед болохоор рекорд амжилт болж исэн байх нь шүү дээ. Тэгж болдгийм үү гэж гайхлаа. Тэр Тий. гүүж тоглох юм яах вэ? Тий. Одоо ингээд 155 шатар үрдсэн баг гэсэн үг байхгүй. Тэг хүмүүс ингээд суудсан байгаа. Тэгэл ингээд очиод нүгэл явна гэсэн үг. За тэгээд 155 хүнтэй тоглоод 126-г болохоор ялсан байдаг байна. Энэ болохоор тухайн үед бол маш гайхамшигтай амжилт болж үлдсэн байдаг байна. За өнөөдрийн өргөнд талаар бас ингээд товч мэдээлэл өгчээ. Тэгээд өнөөдрийн өргөн маань болохоор бас маш жоохон тийм бодо хэцүү өрг байгаа. Олон нүүдэлтэй. Тийм болохоор ерөөдөө бас интрогоо бас нэг багха өгчээ. За тэгээд энэ өргийн нэг сонирхолтой зүйл нь юу юм бэ гэхээр яг энэ martial attack гэдэг энэ шатрын одоо онлын хувилбар байгаа юм. Гарааны хувилбар. Энийг болохоор энэ Фрэнк Маршалл гэж хүн бол өөрөө зохиосон. Тийм одоо атакны товтлогооны тийм хувилбар гэсэн үг байхгүй. За тэгээд энэ хувилбарыг болохоор яг анх удаа яг энэ одоо Нью-Йоркийн тэмцээн дээр Фрэнк Маршалл өөрөө Капабланкагийн эсрэг бол хийсэн байдаг гэсэн үг. Урнаа чи ер нь амьдралдаа ч юм уу хэзээ нэгэн үе чи юу аажсан нь хин нэг үнийг тийм ялахын тулд тэ тодорхой хугацаагаар ингэж бэлтгэж үзсэн үү? Яг нэг хүнийг ч юм уу ялахын тулд юугаарч хамаагүй ямар нэг спортоор ч юм уу тэ ялахын тулд тодорхой хугацааны туршид ингэж бэлтгэл сургалт хийж үзсэн үү? Юугаарч хамаагүй тэ сакс хөлбөл юу эдийн сурлагаараа. Яг одоо бэлтгэж байгаа өөрийгөө. Сурлагаараа ч юм уу тийм байгаа юу? Тий яг одоо бас тэгж байна. Яг одоо тэгж байгаа юу? За болж байна. За яг ингэж суугаад байгаа вэ гэхээр энэ одоо Маршаллын товтлогоо гэж хувилбарыг Фрэнк Маршалл өөрөө зохиогоод 8 жил хадгалсан байгаа. 8 жил зөвхөн одоо Капабланкаг ялахын тулд энэ одоо гарааны хувилбарыг өөрөө зохиочоод тэгээ албан ёсны тэмцээн орлоод нэг ч ашиглаагүй, тоглоогүй. Тэгээ 8 жил бэлдсэн гэсэн үг. 8 жил бэлдээд зөвхөн Капабланкаг ялахын тулд 8 жил бэлдээд тэгээ яг одоо энэ 1918 онд яг энэ тэмцээн дээр Капабланката таарангууд яг Капабланкагийн эсрэг бол тоолж ийн гэсэн үг байхгүй. Тийм байт юм уу те? Байна. Тэ энэ бол амар багасаа тий. Яг нэг хүнийг тийм одоо ялахын тулд. Тэгсээр нь өөрөө угаасаа 27 жилийн авраг байгаа. Тэгээ миний нас 27 жилийн авраг тий. Миний одоо энэ амьдарч байгаа бүх настан туршдаа одоо авраг байсан хүн байгаа аахгүй тий. Байж боломгүй юм. Тэгэхээр ийм удаан гэдэг юм одоо бэлдэж агаад тэгээд нэг хүний эсрэг тоглосон байгаа. Даанч нөргөдөр л хожоогүй. Тэ маш удаан бэлдсэн ч гэсэндээ нөгөө хүн болохоор хин Капабланка Хосе Раул Капабланка гэдэг бол өөрөө найчур байгалийн тийм одоо асар их авьяастай хүн учраас тэгээд тэгээ энэ өргөдөр болохоор Капабланка бол анх удаа бас энэ хувилбарыг харж байгаа гэсэн үг. Одоо Испани тавил дээр ингэж одоо товтолж болд юм байна гэдгийг бол бас анх удаа харж байгаа гэсэн үг. Гэтэ нэг юм гайхаад байгаа юм. Хин ч хараагүй хувилбар байна гэж байдаг юм уу? Байна. Одоо 1900-аад оны ихэр ч юм бол нөгөө нэг шатрын онлох гарааны хувилбар болохоор хөгжөөгөө байсан үе. Тэгээ энэ үед болохоор одоо жишээ нь одоо энэ Маршаллын товтлогоо те янз бүрийн товтлогоонууд байдаг. Карповын товтлогоо, морфигийн хамгаалалт эдэр гэдэг байдаг байхгүй. Яг тухайн тэр хувилбаруудыг ингэж хөгжүүлсэн хүмүүсийн нэрээр ингэж нэрлэгдэж ингэж шатрын одоо онл болж ингэж хөгжсөн гэсэн үг. Тэгэхээр энэ одоо Маршаллын товтлогоо бол өмнө нь бол огт юмуд хөгжөөгөө байсан, огт байхгүй байсан хувилбар гэсэн үг байхгүй. Тэрийг болохоор Фрэнк Маршалл өөрөө зохиогоод тэгээ 8 жилийн туршлагаар бэлдээд тэгээ орж байгаа тийм хувилбар юм а гэсэн үг. Энэ суудалтай энэ өгөөрэй. Сонирхолтой юм уу? Би ч мэд булааг байгаа юм байна. За тэгээд одоо энэ хүү одоо Маршаллын товтлогоо альтруу урнаа мань хэлсэн яг зөв. Өнөөдөр бол агсан төвшөнд бол одоо яг энэ товтлогоогоор бол маш их тоглодог. Өнөөдөр бол онл нь бүр цаашаа илүү хөгжсөн байгаа. Тэ яавал илүү сайн нүүдэл байх уу гэж олон янзын хувилбар болоод задраад ингэ явцсан байгаа гэсэн үг. Тэгэхдээ яг анх одоо албан ёсны тэмцээн дээр тоглогдсон тийм одоо огноо гэх юм бол 1918 он байна шүү дээ. Фрэнк Маршалл өөрөө тэ энэ одоо гараагаар Капабланкагийн эсрэг бол тоосон байдаг бахнэ. За. Гоё юм байна. Америк ТV-г тэнд хүмүүс амьдарч байсан ч гэсэн нэг хүн очиж нээсэн гэдэг шиг магадгүй дэлхийн аял нэгэн өнцөгт тоглож байсан гэж магадгүй л юм те. Гэхдээ тэр хүн тэрийг хөгжүүлээд яг ингээ гаргаад ирсэн юм байна гэж ойлголоо зөв үү? Зөв. Ер нь тийм гэсэн үг те. За ийм одоо алдартай өрг байх нь байна.
За тэгээ одоо ингэж өргөр рүү ороход одоо бэлэн болсон байна. За, хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулаад ямар миний бүртгэл хөдлөөд байна. За, Skytel-ийн машинтай холдоо урамшуулал зарлаад байна. Тэгээ Skytel компани хамгийн том урамшууллаа гэж байгаа. Тэгэхээр G-Tour T1 машины одоо хүмүүсийн бас мөрөөдөл болсон энэ маш гоё машин. Нөгөө G-Tour гэдэг чинь нөгөө jet гэд нөгөө тий jet гэж тэгээд төөр гэхээр одоо аялал jetээр төөр хийнэ гэсэн одоо санаатай байна ер нь бол. Тэгэхээр та бүхэн Skytel-ийн аль нэг үйлчлэгийг аваад урамшууллын эрх цуглуулад G-Tour T1 машины эзэн болох мөн Mystery Box-оос төрөл бүрийн дижитал бэлэг болох Apple брендийн бэлэг болон олон юм эрхийн бичгийн эзэн болох боломжийг та бүхэнд нээлттэй зарлж байгаа юм байна. Тэгэхээр дараах үйлчлэг авсан хүмүүст эрх цугларнаа. Дараа урьдчилан холсон төлбөрт үйлчлэгээний шинэ хэрэглэгч болсон тохиолдолд эрх авах юм байна. За эсвэл урьдчилан төлбөртөөс Монголдо дараа төлбөрт рүү шилжсэн тохиолдолд болох юм байна. Монголдо дараа төлбөрт багцаа ахиулсан тохиолдолд мөн болно. Ер нь юу ч хийсэн л болоод ах шиг байна баг тий. Тэгээд 7,000, 11,000, 14,000, 21,000 төгрөгийн дижитал картад цэнэглэх тохиолдол болгонд бас эрх цуглаж байна. Миний хувьд бол одоо урьдчилан төлбөртийг барьдаг учраас дансаа цэнэглэх бүрдээ эрхээ цуглуулад аваад байгаа. Тэгээд нөгөө Skytel гэдэг аппликейшн бол та бүхэн маань заавал татсан байх хэрэгтэй байлээ. Тэгээд тэрэн дээрээ ингээд дарангот G-Tour-ийн одоо тий танд 15 суглааны эрх байна гэдэг юм уу ингэж байна. Тэгэхээр бид нар нөгөө суглаа аваад байгаа бас хэлбэр биш зүгээр л одоо уцаа цэнэглэх нөгөө урдийнхаараа хэрэгэлдэг дээр маань л ингээд гоё урамшуулад байгаа. Тэгэхээр та бүхэн гол нь нөгөө бид нар боксоо нээхэн чухал юм шүү. За тэгээд цуглуулсан эрхээ Skytel аппликейшнаараа шалгах боломжтой. Mystery Box гэдээ байгаа. Задлаад дижитал бэлэг дата багц одоо эрхийн бичиг зэргийг авах боломжтой. За миний хувьд бол одоо айгүй олон бэлэг авч байгаа 24 цаг тэдэн гигабайт гэл ингээл дарангот нэг юм бокс задраал юм гарч айгүй гоё байгаа юм чи бас тий. Тэгээ Skytel компани за энэхүү урамшууллыг дамжуулан хэрэглэгчтэй урамшуулахын зэрэгцээ ухаалаг хэрэглээг дэмжих хэрэглэгчдэд бодиттой хөвшүүрэг бий болгох юм зорилготой гэж байна. Эрхээ цуглуулад шинэхэн машины түлхүүрээ атгаарай. За хожих суглаа хонжир гэдэг одоо бас сонирхолтой юм байна. Та Skytel-ийн үйлчлэгийг Skytel-ийн салбарууд болон Sky Kiosk мөн Skytel аппликейшн веб ашиглан бүх төрлийн үйлчлэгийг авах боломжтой. За www.skytel.mn гэж байна. Тэгээд энэ бол тий одоо нөгөө суглаа гэдэг биш урамшуулж байгаа гэдгийг та бүхэн маань бас сайн ойлгоорой гэж бас хэлье. Тэгээд нэвтрүүлгийн маань ивентэд гэж бид бүхний ажлыг дэмжиж байгаа. Танаа хамт олонд маш их баярлалаа. Од өндрийн үзэгчдээс азтан тодорхойлтгоо гэж өрөөё. За маш баярлалаа. Тэр ирвэл Батаршгэ. За өөртөө оръё тийм ээ. За окей. За энэ үргийг бас та бүхэнд айл болох одоо ойлгомжтой энгийнээр тайлбарлахыг бас хичээж өнөөдөр явъя. За тэгээд ялангуяа энийг үзэж байгаа хүүхд багчууд байх юм бол шатар дөнгөж сурч байгаа сонирхож байгаа хүмүүс байх юм бол энэ одоо өөрөөхөд өргийг бол яг нэг бүрчлэн сайхан цэжилж аваарай. Цэжлэхдээ болохоор зүгээр хараар цэжлэхгүй утга учирыг нь ойлгоод яагаад энэ нүүдэл нь үүдэж байгаа билээ. Яагаад нөгөө талд нь тэгж нүүсэн билээ ч гэдэг юм уу те. Ойлгож одоо бүгдээ өөргөө цэжилж аваарай гэж та нартай хүсье. За тэгээ бүгд эхлэе. За ерөөдөө өргөм болохоор тийм бод спан тавилаар тоолох зураг байгаа. За Ray Lopez гэж хэлдэг байгаа. Спан тавил. За спан тавил маань бол яадаг вэ гэхээр E4, E5, MORF3, MORF6 тэмээ B5. Ингэж энэ маань болохоор тийм бод спан тавил байгаа. За энэ спан тавилын маань гол санаа болохоор энэ тэмээгээр энэ морийг идэх юм бол энэ хүүс болорно. Тиймээс одоо энэ ингэж идээд энэ хүүг нь иднэ гэдэг ч юм уу те. Юу ийм санаатай байдаг. За тиймээс одоо яг энэ одоо санаан дээр тулгуурлаад тэгээ цаашаагаа ингээд онлон ингээд явдаг байгаамаа гэсэн үг. За тэгээд өнөөдрийн давталгаа болохоор martial attack гэдэг юм давталгаа байгаа. Martial давталгаа. За тэгээд ерөнхийдөө шатар дээр болохоор тийм хоёр өнгө байдаг шүү дээ. Цагаан болон хар гэх хоёр өнгөтэй байдаг. Цагаан өнгөөр бол довтолдог, хар өнгөөр бол хамгаалдаг гэсэн тийм ерөнхий ойлголт байдаг. Гэвч энэ одоо хувилбар дээр болохоор хар өнгөөс довтолдог. Маршалын довтлогоо маань. Одоо ингээ харах юм бол цагаан талаас Capablanca, хар талаас болохоор Marshall, Frank Marshall. Энэ хоёр маань ингээ тоож байгаа гэсэн үг байхгүй. За энүүгээрээ тийм одоо онцлог тийм одоо үүрэг байгаад байна. За ингээ довтлонгууд болохоор ихэнх тохиолдолд А6 тоглодог ингэж. Ер нь бол тийм одоо янз бүрээр хамгаалж болно. Ингэж бас хамгаалж болно тий. Одоо гол нь энийг идэх гэдэг байгаа шүү дээ тий. Ингэж бас хамгаалдаг. За A6 хамгаалсан болохоор Morphe Defense гэж хамгаалт юм байгаа юм.
За өнгөрсөн удаагийн одоо юун дээр сувг дээр одоо орсон бичлэгэн дээр бол Morphic-ийн нэг маш алдартай үргийг нь Immortal Game-ийг нь бол танилцуулсан байгаа. Тэр A6-гийн болохоор Morphic-ийн нэрээр нэрлэгдсэн тийм бод хамгаалтын систем байна. За одоо энэ дэр ингээд хоёр сонголттой. Нэг бол морий гэж болно, нэг бол хойшоо ухарна. За ийшээ мишээ бол ингэж ухардаг байгаа. Нэг бол ингэж ухардаг байгаа. За тэг ингэж ухарсан байгаа үрэг дээрээ тэгвэл болохоор Mori F6 ингэж тоолсон байна. За Mori F6-гийн гүт болохоор сэлгээж байгаа. За яг одоо энэ ихний хэд нүүдэл бүгд яг тийм бод стандарт онлайн нүүдлүүд байгаа. За харын тимийг ETL дээр гаргалаа. За одоо энэ хүү сулраад байгаа учраас энэ хүүгээ хамгааж нүүн. Ингэж нүүн. За тэгвэл болохоор энэ хүү хоёрлогч байгаа. B5. Тэгвэл болохоор тимээгээ B3 дээр ухрааж байна гэсэн үг. За тэнгуут болохоор хар тал нь сэлгээ хийж байна. За тэнгуут C3. За яг одоо энэ одоо хувилбар дээр одоо харын нүх нүүдэл дээр болохоор маршал давтгаа эхэлнэ гэсэн үг. За ихэвчлэн бол одоо ингэж нүүдэх ч юм уу те эсвэл ингэж нүүдэх ч юм уу те тоглодог байхгүй юу. Маршал давтгааны нэг одоо шинэ онцлог гэх юм бол энэ дээр хүүг хоёр нүж орж ирдэг. Ингэж. За ингээд энэ хүүрээ хатгаж байна те. За одоо ингээд яг сонголттой одоо энэ хүүг идэхгүй яах вэ те идэхгүй яах вэ гэд. За яг энэ хувилбар спанд тавил маань өөрөө бол маш олон зуун жилийн настай тийм одоо шатрын баг хамгийн анхны хувилбар гэж болохоор тийм одоо онлын гарааны хувилбар байдаг. Анх одоо баг 15 дугаар зууны үеэс үүсэлттэй тийм одоо хувилбар байдаг байхгүй. За яг энэ хувилбар болохоор өмнө хизээж түүхэндээ бол тоглогдож байгаагүй тийм хувилбар байгаад байгаа юм. За энэ дээр болохоор энэ одоо яг энэ одоо байрлалыг одоо бүгд цаг хугацааг ухраа бодох юм бол Capablanca яг ингээд бодит ингээд тийм одоо хөлгийн ард тэг ингээд хараа биж байгаа гэсэн үг байхгүй. Тэг ер нь бол шокнд орж байгаа. Вау, энэ одоо яаж нүгжв те? Ийм хувилбар одоо байдгүй шүү дээ те. Ямар сони юм бэ гэж дотроо гайхаа байж байгаа гэсэн үг байхгүй. Анх удаа харж байна баг те. Анх удаа харж байгаа байхгүй. Тэгээд энэсийг яа тоглох вэ гэд дотроо ингээд бодож байгаа гэсэн үг. Тэгэхээр яг албан ёсны тэмцээн уралдаан дээр яг өргөн ард ингээд нөгөө өрсөлдөгч нь огт өмнө нь тоглож байгаагүй нөгөө өөрөг нь мэдэхгүй нэг тийм хувилбарыг нүгчгээр бол айгүй тийм сонирн байдаг. Бүр ингээд шокнд ормоор байдаг байхгүй. Тэгээ одоо ингэ хараа байж байгаа. Вау тий. Ингэж нүүжс болдгол юм бахтаа гэж бодож байгаа гэсэн. За тэгээд ерөөхдөө бол Capablanca бол яаж нүсэн бэ гэхээр идсэн байгаа. За идэ тий. Яг уу идэ гээд. За ингэ идчихэнгүүт болохоор мориро энийг иднэ гэсэн үг тий. Ингэ идэнэ. За одоохондоо ингэж идэх шаардлага бол байхгүй л тий. Бирсний хамгаалалттай байгаа тий. За тэгвэл болохоор одоо энэ хүүг идэж байгаа. Энэ хүүг болохоор ингээ хоёр хүчээр тотолж байгаа учраас идэх боломжтой байна. Mori 5 ингэж жаа тэрэг ятав тий. За тэгээд яг тухайн өргө дээр болохоор Mori F6 гэж ингэж нүүсэн байгаа юм. Одоо орчин үед нөгөө шатрын онол маань хөгжөөд бол ер нь ихвчлэн бол C6 ингэж нүүдэг болсон. Энэ нүүдэл нь бол хамаагүй илүү гэж үздэг болсон байгаа энэ дэр. За ингэж одоо яг эндээс нэг цаашаа явж үзье. C6 гэдэг нүүх юм бол яадаг вэ гэхээр энэ хүүгээ хоёрдлагдаг. D4. За тэнгуут болохоор ингэж давталнаа. Одоо идэгч штэ. Тэнгуут хоошоо ухарна E1. Тэнгуут болохоор бирс H4 ингэж давталдаг. За одоо энэ дэр итгэж штэ те. Хоёр хүчээр ингэж давталж гин гэсэн үг. За энэ дэр ингэ тийм хоёр янзын сонголт байгаа. За нэг нь зөв нэг нь буруу. За буруу сонголт нь бол энэ байгаа. За энэ одоо яагаад буруу юм бэ гэхээр хэрэг ингэх юм бол шууд идчихнэ нэг. H3-ын хөглөт тэмээгээ идээд тэмээгээ шидчихнэ. За ингэ идлээгээ бодох юм бол бирсэр идэнэ. Одоо энэ ноён бол ингэ уртл онгоочж байгаа. Тэгэхээр одоо эсрэг цохолтонд одоо өртөх магадлал бүр илүү өндөр болчих гэсэн үг байхгүй юу? За тийм шугамыг одоо хаахаас өөр аргагүй хаана ингэ идлээ. Ингэ идлээ те. Тэнгуэл хороо ингэ одоо ишид давталж гэсэн үг те. За иймэрхүү маягаар бол орчин үед бол ингэж гараа нь бол хөгжсөн байна. Тэгэхээр H3 гэдэг маань өөрөө алдаатай хэлбэр байгаа. Ямар одоо хамгаалалтын зүв бэ гэхээр ингэж хамгаалсан зүв байгаа. Одоо шугамыг хааж өгч шүү дээ. Энэ шугамыг те. Окей. За ингэ болохоор бирсний иш орж болно. Бирс H3. Тэнгуэл болохоор харын тимийг E3 дээр тавьж болно. Тэнгуэл одоо энэ тимээ орж ирэж G4 дээр бирс рүү давталж болно. За бирс нь одоо ишээгээ орж ирнэ. Уушаа D3 руу. За одоо ишээ орж ирээд яг одоо энэ дэр ингээд хоёр хүчээр мадлах чинь. Тэнгуэл болохоор энэ дэр бирс нь F1 гэж орж ирээ хамгаалцдаг байхгүй. Энэ бодлоо хамгаалж байгаа гэсэн үг. За одоо ингээд айл ингээд идчих юм бол те ингээд чинь ямар ч аюулгүй болчихно гэсэн үг те. За тэгээд иймэрхүү маягаар бол одоо орчин үеийн одоо шатрын хувилбар нь бол юм байдаг гэсэн үг. За
За тэгсэн чинь болохоор тухайн одоо үед болохоор Marshall болохоор хамгийн анхны original одоо variation буюу анхны хөлбраар тоглож байгаа гэсэн үг. Тэр хүн болохоор энэ одоо хамгаалтын системийг өөр зохиогоод тэ өөрийнх нь одоо гаргасан хөлбөр болохоор мөр F6 нүүдийг юм хөлбөр байдаг байхгүй тэ энүүгээр тоглож байгаа гэсэн үг. За мөр F6 нүүс ч болно энэ дэр бол. За мөр F6 нүүлээ. За тэнгууд одоо болохоор Capablanca бол яг одоо анх удаа энэ гарааг харж байгаа анх удаа энэ хөлбөр тоглож байгаа учраас ерөөхдөө бол ингэж нүүсэн хойш ухарч нүүсэн байгаа. Яа ингэж нүүсэн бэ гэхээр удахгүй харын тэмээ иш орж магадгүй гэж бодоод тэгээд бол ингэж ухарч нүүсэн. Capablanca бол хэлсэн байдаг л да. Шатар бол өөрөө бол логикийн урлаг. Тиймээс та шатрын логикийг маш сайн ойлгох юм бол сайжрах боломжтой тий. Ур чадварыг ахиулах боломжтой гэж бол энэ шатрын логикийг ер нь ойлгохын төлөө бол ингэж тоолж явах ёстой ажилласан байдаг. Тэгээ энэ бол яг логик юм байгаа, шатрын логик юм байгаа. Одоо энэ нүүдэл их нь бол ойлгомжтой. Тиймээс ч логикийг ойлгоод за энэ нүүдүүд ирж гин ирэхээс өмнө хойшоо ингэж ухраад нүүчий гэдэг тийм логикийн дагуу явж байгаа гэсэн үг. За ингэ нүлээ. Одоо энэ нүүд нугаас ирдгээр ирж байгаа ингээд. Тий. Тэгэхээр ерөнхийдөө нэг одоо ээлж хойж нэг гэдэг чинь яг энэ нүүд эренгүүд хойшоо ухраах ирэхээс өмнө ухраах хоёр төр бол бас бага ялгаа байдаг. За ингэ нүүж байгаа. За одоо энэ маршин давтахооны нэг одоо сайн тал нь гэх юм уу да тэрний юу гэхээр маршин давтахоонд боднуудын идэх амар өндөр байдаг. Хоёр тэмээ болохоор хоёулаа шугамтай байдаг. Одоо харах юм бол харын тэмээ бол ийм амар том шугамтай. Яг одоо энэ ноён руу чиглэсэн шугам нь бол ингэ нээлттэй. За энэ одоо морь одоо ингэ аваад боломжтой, бэрс нь одоо ийшээ бугаад ч юм уу те ингэ аваад ирэх боломжтой. Ер нь бол маш идэвхтэй юм байдгаар бол онцлогтой байдаг. Эсрэгээр харъя л та тэгвэл те. За энийг харъя. За энэ бол тэмээ бол шугамтай байна. Энэ тэмээ шугамгүй те хүүн үгээгүй байна. Энэ морь гараагүй те ингээд хөгжүүлдэг юм уу та байж байна гэсэн үг. Энэгээр бол маш хүчтэй тийм тоглохооны гараа байт юм а гэсэн үг. За одоо энэ дээр болохоор тийм одоо Capablanca бол логикийн дагуу H3 нүүж байгаа. За энэ нүүдэл маань өөрөө бол угаасаа сайн нүүдэл. Энэ нүүдэл болохоор морины болон энэ одоо тэмээний хөлийн ингэж хааж өгч байгаа нүүдэл. Уучлаарай логикийн дагуу нүүлээ гэж хэллээ те. За стратеги болон тактикийг ойлгосон. Логик гэж яг тактикаас юугаар ялгаатай болоод логикийн нүүдэл гэж хэлж байна вэ? Логикийн нүүдэл гэдэг бол одоо яг тухайн байралтаа хамгийн зөв нүүдэл гэсэн үг. Хамгийн зөв нүүдэл те. Одоо учир 100% те хамгийн зөв гэсэн үг. Энэ нүүдлийг бол логикийн нүүдэл шилдэг. Одоо бид нар ингээд тухайн байрлалаа харж байгаа нөгөө талд нь үржин мадлах гэдэг хаад те. Тэр одоо мадыг за харахгүй бол нэг үр те. Харж байгаа хэрнээ шаал өөр нүүдэл нүг юм бол тэгэл мадлуулна шүү дээ те. Мадлах гэдэг нь тиймээс мадлахаас нь яаж хамгаалах уу гэд нөөж байгаа нүүдлөөр логикийн нүүдэл гэсэн үг те. Суурин логик юм биш үү тэгвэл? Тий. Ер нь бол шатрын бүх нүүдэл логиктой байх хэрэгтэй гэсэн үг. За. Стратеги болон тактик нь өөрөө логиктой уялдах хэрэгтэй гэсэн үг л те. Тийм байдаг. За окей. За ингэж нүүсэн байна H3. За одоо энэ нүүдэл маань бол одоо яг одоо саний хэлсэнчлэн морь болон тэмээний хөлийн ан гэж хааж өгж байгаа нүүдэл байна. За тэгээд тэгсэн чинь болохоор Marshall яа нүүсэн бэ гэхээр морио энэ тавьсан байна. За. Морь G4. За морио өгж гин шидэж гин гэсэн да. За одоо энийг ингэдэг юм одоо идэхгүй яах вэ те? Айгу эвгүй байгаас. За тийм анхлан суралцж байсан бол идэнэ энийг. За яг тухайн одоо өргөдөр яасан бэ гэхээр Capablanca Birse F3 нүүсэн байгаа. Идэхгүйгээр. За хэрвээ энийг ингэдэг юм идсэн бол тийм одоо ямар хуу одоо үргэлжлэл явуулахыг бүгдээр харцгаая. Ингээ идэх юм бол Birse нь ингээ аваад ирнэ. За Birse орж ирээд харын тэмээ Birse 2 энэ бодол руу Тийм байна. давтгаж байна. За тэгэд мөн одоо энэ одоо хүү ингээд сул очиж байгаа энэ хүү. Энэ хүүгээс ингэж идэх гэж байна тест. За тэгэд яг хоо ингэж нүүж болно. Хүүгээ хамгаалаад тэгэх юм бол Birse H2 дээр шаг. За ноён F1 Birse H1 дээр шаг. E2. За тэнгууд одоо баг ингэж аваад ирнэ. Ингээ идээд. За дууг те. За энийг ингээ идчихэл та тэгвэл те. Тэгвэл яах юм бэ гэвэл ингээ шаг. За одоо энэ одоо ноён бол маш хөр хөдөлтэй байна. Одоо бүр ингээд өөрийнхөө анхтарч одоо байжсан байлаасаа холдоод явцсан те. Одоо баян довтлуулаад, шалуулаад те. Нөгөө талаа шаах гэдэг шүү дээ те. За одоо яах юм? За ингээ. За тэгвэл яах юм? Бүр ингэж орж ирнэ. Birse рүү давталж байна. За Birse юу гэж өгөх вэ те? Birse ингээ холдуулааг үзэх юм бол Birse-ний F1 дээр шаг. Одоо хайчих уу? Маш хэцүү. За одоо ингээ те. Тэгвэл яах вэ? Өөрнөөс
гэрээсээ бүр гараа авч одоо энийг юу гэж хэлдэг нэрээ ингээд ноён бүр гараад нөгөө бараг дайсны талдаа очихыг. За энэ гэрээсээ хөөгцсөн юм шиг л. Тий. Энэ маань болохоор маш ингэдэм эвгүй байдалд орчлоо гэсэн үг л тий. Эвгүй байдалд орчлоо. Ноён удахгүй тийм үхэхэд ойрхон байна л гэсэн үг л тий. Одоо яах вэ? Ингэх юм уу яах юм тий. Бараг л тэгж л та. За ингээд яг одоо энийг идэх гэж байна л та. Тэнгүүд энийг хамгаалж болж байна ингээд. За тэнгүүд одоо яах вэ? За бүр ингэх юм уу яах юм? Тэг бүр тэнэд алуу гэр оронгүй. За тэнгүүд энэ хүү орж ирнэ бүр сэдв рүү гээд тий. Одоо ингээд идчихэж болохгүй тий. За тэгэх юм бол магадгүй ингэж нүүе л та. Ингээд бодох юм бол тэмээгээ нээгээд шаг. Одоо яг үнэхээр одоо аргагүй болчиход та дөнгүүд ингэ шаг. За одоо ингээд одоо маш хэцүү байдалтай болчиход байгаа. Мадрал орчлоо доо баг. За одоо ингэ нүүх юм бол одоо бэрсэр энэ сул тэмээг нь идчихэж байгаа. Одоо би сахи энийг иднэ ингээл явж өгнө. За иймэрхүү ингээд маш тийм эвгүй байдалтай байсан байна. За буцчих. Homeless боллоо. За тий. За ноён яг одоо ноён буюу хаа маань одоо өөрийнхөө тийм одоо цайз тий ордноосоо гараа авчиж байгаа тест. Гараа авч нөгөө талынх нь зэргүүд нь ингээд довтлоод байд ноён нь ингээд ганцаараа тухтаагаад байдаг тий. Тийм байдалтай болчихж байгаа. За энийг одоо машин мэдэрч юм одоо их мастер бол харна. Одоо шидэ гэдэг бол маш аюултай байдаг. Шидэ ирэх юм бол тэгэл ер нь бол их мастер хүн ч юм уу шатрын ер нь бол ойлгох сайтай хүн бол шидэг ер нь альвал авдаггүй. Авахаас аргагүй байл аавна. Австараа л авахгүй. За мөр ингээд өгж байгаа нь учиртай биш те. За тэнгууд яасан бэ гэхээр мэдээж бир сейф 3. Энэ бол хамгийн сайн үдлийг бол олж нүүсэн байна. За бир сейф 3-гээд одонгууд одоо бүр ингэж орж ирнэ. Бир сейф 4. За маршал маань довтлоод байгаа. Хартлаас. Уг нь бол хартлаас хамгааж тоглолтын. Тэг энэ одоо хөлбөр дээр болохоор довтолдог. Маш аюултай. За тэнгууд болохоор энэ дээр Капабланка яг энэ хөлбөрийг анх удаа тоглож байгаа хэрнээ хамгийн сайн нүдлийг олж нүүсэн энэ дээр. Тэр энэ хүүгээ ингэж юм хоёр нүүж байгаа нүдл юм байна. D4. Хөөе тэр хард тэрэг сул байна уу юу? Бэрсний хөл дээр. Энэ үү? Тий. Тий, ерөөдөө сул. Гэхдээ мад олчих юм байна тийшээ явуул. За тийм байна. За. Хард тэргийг идчих юм бол тэгэл мад. Нөгөө талаараа морины хөл дээр бэрсэн тий шаг гэнэ шүү. За үзээ л та. Ингэлээ. За ингээ мад авахгүй. Харин тийм байна. За тий. За баярлалаа. За тиймээс идэхгүй байгаад байна тий. Тэгээ энэ дээр болохоор манай Хосер Капабланка бол хамгийн сайн нүдлийг олж нүүсэн D4. За энэ нүүдэл одоо яг тийм яагаад сайн юм бэ гэдгийг одоо өргөний төгсгөлд бас та бүхэндээ бас хэлж өгье. Яг үнэхээр сайн нүүдэл, яг онлайн нүүдэл те. Энийг олж нүүсэн. Одоо орчин үеийн онл дээр энэ нүүдэл бол ингэ шууд хийгддэг нүүдэл байгаа байхгүй. За ингэж нүүсэн байна. За одоо энэ дэр бүгдээр харцгаая. За одоо ийм байдалтай болцсон байгаа тохиолдолд за аль руу бол болохгүй байсан шүү дээ те. Аль руу ингэ идчихэж болохгүй байгаа. За одоо яг энэний өмнө гэсэн үг шүү дээ. Яг одоо энэ дэр те морио ингэ айл өгөнгүүт одоо идчихэж болохгүй байгаадсан те. Эдэнгүүд маш эвгүй хөлбөрлөө орчих гээд байсан. Тэнгүүд хоороо одоо ингэ бирсаа гараад ирж байгаа юм. Тэнгүүд айлын бирс гараад ирж байгаа. За одоо идчихлахгүй юу гэж. За одоо идчих юм бол уучлаарай. Одоо идчих юм бол тийм ямар хөлбөр гарч ирэх вэ гэхээр энэ дэр тэмээгээр болно. За одоо энэ дэр ингэдэм бод хоёрын зэн сонголт байгаа. Нэг бол энэ ийшээ нүүх, нэг бол ийшээ нүүх хоёр сонголт байгаа тий. За энэ дээрс бүгд жоохон ярих гэж бодож байна. За нэг тийм өөрийн анализ явж байгаа болохоор энэ яагаад бирсээр ингэж орж ирэх юм? Бирснээрээ ахиухан хүчтэй дайрах учраас гэдэг утгаараа юм уу? Тэгэхгүй энэ. За яг сайн ингээд нэг хөлбөр тооцох юм бол энэ нүүдлээрээ илүү нүүдэл байгаа. За эндээс ингээд явах юм бол за одоо энэ хөлбөрийг үзчихье. Ноён F1 гэдэг хөлбөр. За ноён F1 гэх юм бол шууд ингэж орж ирнэ. Аюултай байгаас. Харин тэмээнүүд үнэхээр аюултай. Аюултай. Бирсүү тоглож байна. За одоо яах юм? Ингэх юм уу? За тэнгуут болохоор одоо ингэж орж ирнэ. За энэ одоо харын тэмээгээс бол өгч байгаа юм биш үү те? Ингээд идчих юм бол энэ дээр шаг мат. Тийм байгаас. Ийм аюултай. За тэгэхээр энийг идэхгүй гэсэн үг. Тэний ингэж нүүж магадгүй. За ийшээ ингэж тавьчих ихээр одоо энэ шогмыг болохоор бирс хинж байгаа учраас энэ 50 гэсэн үг. За энэ 50 гут яах вэ? За ингэ идлээ гэж бодох юм бол энэ дэр дуг. За E2 дээр ингээд аваад ирэх юм бол A8-ын дэргээрээ E8 дээр бирс рүү тавтална. За одоо ингээд ерөөхдөө бол цагаан талын бирс алдна гэсэн үг. Ийм одоо хөлбөрлөө шилжих байжээ гэсэн үг. Тэ? За ингээд буцчихъя. За ингээд нүүсэн байгаа. За ингэсэн байгаа тий. За энэ дэр хэрэг ингэж нүүл яах юм бэ гэх юм бол нэгэд шаг. За нэгэд шаг гэх юм бол одоо энэ дэр нэг бол ингээ холдно тий. За холдлоо гэж үзье. Холдог хөлбөрний яах юм бол одоо бирсээрээ шаг. За F1 дээр ирлээ. Тэгмэл H1 шаг. E2 ирлээ.
P8 шиг. Ингэж нүүлээд D3 ирлээ. Ингээ идэх гэсэн үг байхгүй. Ингээд хар тал нь бүр хамаагүй л болчихж байгаа юм. Ерөнхийдөө бол хар тал нь ингээд нэг Капабланкаг бол хожих гээд байгаа гэсэн үг байхгүй юу? Маршал атаку үнэхээр амар юм. Хожихын төлөө 8 жил энийг бэлдэж байгаа гэсэн үг байхгүй юу? 8 жилийн хөлбөрөөр зохиогоод хиндэж энийг одоо яг задлахгүй бэлдэж байгаа гэсэн үг. Маршал атакууд ийм аюултай байдаг. За ингээ идлээгээ бодох юм бол яг уу. Энд дээр шаг. За C2 ирэх юм бол за баг энэ дээр ингээд мад байгаа шүү. Шаг мад. За ийм аюултай хөлбөрлөө ингээд шилжих боломжтой гэсэн үг. За бүгдээрээ буцчихъя. Харын ноён ямар аюулгүй байна. Харин тий. За тэгэхээр ингээд аваад ирсэн. Тэгээ одоо ч энэ морийг бол идэж болохгүй байна шүү дээ. За сая хоёлаа үзэн морийг идэх юм бол яг саяны ингээд хөлбөрөд ингээд явах гэсэн үг. Тиймээс Капабланка бол хамгийн сайн нүүдлийг олж нууж байгаа ингэж. D4. Окей. За ингээд нүүлээ. Тэнгуүл болохоор маршал мориор энэ хүүг идчихэж байгаа. За мориоос дахиад өгч чинь шидэж чинь. Одоо морио бүр өгөөд ч те. Миний морийг идээчээ те. Ингээд өгөөд ир гэсэн үг. За одоо ингэнгүүт болохоор одоо энийг болохоор идэж болох уу? Болох идэхгүй. За үзье. Ингээ идлээг үзье. За ингээ идчих юм бол яах вэ гэхээр энэ дээр ингэж орж ирнэ. Дуг гэд. За хэрвээ ингээ идэх юм бол бирсэн сул байна гэсэн үг те. Тийм байна. За хэрвээ идэхгүй ийшээ орж ирэх юм бол яах вэ? Ингэж орж ирнэ гэсэн үг те. Ингээд л бас маш эвгүй нөхцөл байдалтай болчиход байна гэсэн үг байхгүй. За энэ дээр би нэг нүүдлийг та бүхэнд хэлж өгье. Энэ дээр яг байж болохгүй нэг нүүдэл нь энэ нүүдэл байдаг байгаа. Энэ нүүдэл. Энэ нүүдэл бол яг үндэ тийм сайн нүүдэл биш юм байгаа юм. Сая энэний өмнө болохоор уг нь ингэж нүгэд байгаа та тиймээгээ дуг гэдэг байгаа тийм. Дуг гэхгүйгээр ингэж бирсүн давтлах юм бол харин нь бол маш тийм аюултай болчих жаа эсрэгээрээ. Уг нь гоё бирсэн идчих гэж Тийм. байгаа юм шиг. Одоо энэ дээр шууд нөгөө бирсээ шиднэ. За. Ингээд. За одоо яах вэ? Хартал. За. Идлэг яваа. Идэх юм бол энэ дээр ингээд мад. Оо яасан хэцүү. За тийм байгааз. Тийм ээ. Ингээ мад. За идэхгүй байя. Боли те. Холдъё. Гэт үчих юм бол бирсний идэд бас шаг мад. Болчихно гэсэгт ийм аюултай болчдөг байгаа шүү. Ийм хөлбөрөөс байдаг бахнэ. За тэгээд морио шидсэн дахиад идэж болохгүй. Маш хэцүү байгаа тань те. Дахиад идэж болохгүй. За одоо энэ дээр болохоор Капабланка болохоор маш сайн нүүдлийг бас олж нууж байгаа. Тэр нь болохоор энэ нүүдэл. Тэ. За энэ морийг идэхгүй. За одоо л идэн шүү дээ. Одоо л идэн. Хоёр өвчтэй учраас идэн. Ингэж нүүж байна. За тэнгуут болохоор ингэж нүүсэн байгаа. За бас идчихэж болохгүй маш хэцүү. За ингэ нүгүүд болохоор за ер нь бол яг уу ингэ идсэн. Энд дээр ингэ идсэн тий. За ингэ идэнгүүт болохоор Матгүй шаг. Ингэ идэнгүүт болохоор тэмээгээр дулсан. За. За тэнгуут болохоор F1 рүү орж ирсэн байна. Ингэж орж ирсэн. За одоо тэ энэ морийг бол тийм бод идэхөөсөр аргагүй. Энэ морийг. За идэхийн оронд одоо өөр нэг нүүдэл явъя л да. За нэг жишээ нь ингэдэг ч юм уу нүүдэл явах юм бол энэ дээр ингэ шаг мад авчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингэ ямар сонголтгүй тэ энэ морийг бол ингэ идсэн гэсэн үг. За арай илүү хүчтэй бодоор арай бага хүчтэй бодыг бол идчихнэ гэсэн үг те. За өөр ямар ч арга алга. За ингэ идлээ. Түнгүүд нөгөө тал нь бэрсээрээ ээж нэг дээр шаг. Холдлоо. Түнгүүд одоо энэ дээр яах вэ гэхээр энийг идлээ. За энэ дээр бас тийм хэд хэдэн хөлбөр бас байж болно. За харцгаая. Ингээд идсэн энэ дараа болохоро за хэрвээ энэ дээр ингэж идвэл яах вэ? За одоо энэ ингээд идчихэд байгаа те. Идчихэд байгаа. Тэгээд энэ дээр болохоор одоо энэ харын тэмийг юугаараа идэх вэ? Яах вэ? Их вэ гэдэг. За яг одоо бод дөрөв дээр болохоор ингэж нүүсэн юм байгаа юм. Энэ тэмийг ийш нүүсэн гэсэн үг. Тэгснээр энэ тэмээ маань энэ одоо буудлаа хамгаалж өгч байгаа юм. Энэ буудлаа хамгаалахгүй араас нь ингээд энэ дээр шаг мат их гэдэг гэсэн үг. Тэгээд буудлаа хамгаалж өгч гэсэн үг. А хэрвээ одоо энийг одоо энэ буудлаа ингэж хамгаалахгүйгээр ингээд идсэн бол цаашаа юу болох вэ гэхээр ингээд идэх гэсэн үг. За ингэх юм бол одоо болохоор харт халуулахаараа хасах 4 гэдэг маань бол бүр хамаагүй л болоод явчихна гэсэн үг. Капабланка бол хожихол ямар ч арга байхгүй гэсэн үг. За хэрвээ энэ дээр ноёноор идлээ. Бас адилхан энсийн нэг тэмээ гэднэ. За ингээд хаалаа гэж бодъё. Энэ дээр шаг гэн. Ийшээ холдлоо. За одоо энэ дээр болохоор харт халын нөөдлөө ингээд олон дахин давтаад хоёр тал маань хайцах боломжтой
ханц боломжтой болоод ирнэ гэсэн үг. За яаж давтах вэ гэхээр энэ дээр яг одоо шаг холдох юм бол ингээд шаг одоо яг харын шалаанаас бол одоо цагаан ноён бол цутах боломж байхгүй гэсэн үг ингээд. Иймэрхүү маягийн нөлөөд ингээд явчих боломжтой гэж үзэж байна гэсэн үг. За буцъя. Окей. За ингэсэн байгаа. За тийм энэ дээр болохоор сая бүгдээр үзлээ шүү дээ. Берсер идэхэн буруу юм байна. Ноёноор идэхэн буруу юм байна. Тиймээс Капабланка бол маш авьяаслаг учраас хамгийн зөв нөлөөг олж нууж байгаа маа гэсэн нөлөө. За ингэ нөлөө. За тэнгуут болохоор нөгөө тал яаж нүүсэн бэ гэхээр за одоо энэ харын тэмээгээ бол холдуулах зур аргагүй. Тэгвэл одоо энийг бол идчихнэ. Ямар ч одоо асуудалгүй идэх гэсэн үг. Тиймээс холдуулаад H4 рүү авчлаа. За тэнгуут болохоор Берс H3 гэж Капабланка бол нүүж байгаа солилцъя гэж байна те. А хэрвээ солилцохгүй бол би энэ ч идэж шүү гэж байгаа. За ингээд нүгүүлэхээр Агийн тэргийг N8 дээр шаг гэж байгаа. За одоо харин тийм одоо онооны харьцаа бол нэмэх 2.2 болчиход байгаа. Капабланка бол эхэндээ бол нэлээд тийм одоо эвгүй байдалтай байсан бол одоо бол ер нь онооны хувьд бол илүү болсон явж байгаа гэсэн үг. Тий. За ингээд нүлээ. За одоо хайчих уу? За ингэж нүүсэн байгаа. F1 дээр шаг гэсэн байгаа. За тэнгууд C2 дээр орчихсон байгаа. За тэнгууд болохоор ингэж нүүсэн байгаа. За одоо энэ маань одоо ингэж идэгдчихгээд ямар хамгаалтгүй байгаад байгаа болохоос тэмээгээ олдож байна те. F2 дээр авчлаа. За бирсний шорж илээ. За бирс шорж ийн гэдэг маань болохоор бас ер нь тэгэл за хэрэв бирс холдох юм бол идэнэ гэдэг шүү дээ. Эвгүй байдалтай байлгаад байна. За холдлоо. За ингэж орж ирлээ. C5. За C5 гэдэг маань одоо энэ шугамыг онгойлгох гэж оролдож байна. Хардал Фрэнк Маршал. Одоо хэрвээ ингэ идчих юм бол харин эсрэгээрээ тийм их айтаахан болчих гээд байгаа. Одоохондоо ингэ шугам хаалттай байгаад байгаа ноён бол яг энэ одоо хүмүүдийн ард ингэ хамгаалагдчихад байгаад байгаа гэсэн үг те. Одоо шугам онгойлгох гэж үзэж байна. За идлээ. Идсэн байна. Өргөдөр. Тэнгүүд заавчлаарай. Ингэсэн байна. За тэнгүүд болохоор би дөрөвгээд товтолж байна гэсэн үг. За тэнгүүд хоошоо хурлаа. А4 нүсэн байна. За А5 идлээ. За тэнгүүд болохоор А1-ийн тэргийг А6 дээр авчихсан байна. За одоо энэ итгэж байна. За тэнгүүд болохоор ингэж ицсэн. Хүүгээрээ энэ хүүг ицсэн. За мороор идлээ. Мороо идэнгүүт болохоор ингэж нүлээ тэмээн дээр нь тэмээг морин дээр нь тавилаа. За B6. За хүүгээ уушаа нүүжнэ гэсэн үг. За өргөн маань бол одоо ерөөхдөө бол нэлээд явж байна. Одоо жишээ нь 33 нүүдэл дээр явж байна. За ингээд одоо хүү ийш нүүнэ гэдэг маань болохоор тийм бэрс гарч чумлуугаа илүү их орчнаа гэсэн үг. Тийм байна. Энэ дэр бол нөгөө маршлийн атак маань бүр одоо байхгүй бол явчлаа тий. Тэгээд ер нь маш хөрөгдөж байна. Тийм олон жил нөгөө бэлдсэн мундаг хүн. Тэгэхээр Капабланка өөрөө ямар нөгөө жирэмс юм бас харагдж байна. Хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажлыг танилцуулаад өргөжлүүлээ. Би бүр юундаа хөлөгтөө автсан сууж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажигчаар манай од мөндрийн алтан гишүүд маань оролцож байна. За шинжлэх ухааны танин мэдхийн од мөндөр сувгийн хамт олон 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийн 1 жилийнхаа хугацаанд нийтдээ 1050 энэ шинжлэх ухааны танин мэдхийн нэвтрүүлгүүдийг та бүхэндээ хүрэхээр зорин ажиллаж байна. Тэгэхээр одоо энэхүү зорилгын маань хүрээнд бид бүхнийг одоо манай бүх нэвтрүүлгүүд бол YouTube дээр үнгөө тавигдж байгаа. Та бүхэн маань үнгөө те ингээ бэлэн үзэх мэдээж бүрэн боломжтой. За түүнээс гадна яг одоо бас биднийг ингэж дэмждэг одоо хүмүүс байдаг. Тэгээ үүнийгээ бид нэр одоо нэг юм групп болгоё. Дэмждэг хүмүүс маань нэг дор авах хэрэгтэй байна гэдэг үтнээс Алтан гишүүн гэдэг юм групп хаалттай групп байгуулсан. Тэгээ тэр групптэй бүх нэг лайв нэвтрүүлэг, үйл ажиллагаа болоход алтан гишүүдтэйгээ хамтардаг. Тэгээ алтан гишүүд маань бүгдээрээ юм тэмдэгтэй болохоор энэ тэнд явахаараа би энийгээ таньдаг. Ер нь их юм гоё онцлогтой одоо хүмүүс байдаг. Тэгээд алтан гишүүд гэдэг нь биднэрт ер нь бол одоо тий шууд хэлэхэд хандив гэсэн хүмүүс ийм хүмүүс байдгаа. Тэгэхээр нэг нэвтрүүлгийн маань одоо 100 төгрөгөөр үнэлээд нийт одоо бүх нэвтрүүлгийг 100,000 төгрөг гэж үзэх юм бол та бүхэн одоо яг 100,000 төгрөгийг өөрийн фэйсбુક нэр бол хувцсны дугаараа бичээд Худалдаа хөгжлийн банкны
44191 тэг 4 518 гэсэн од мөндөр танин мэдхийн сууг эзэмсэгчдийн данс руу шилжүүлснээр та манай алтан гишүүн болох ийм боломжтой юм аа. Тэгээд алтан гишүүдийнхаа энэ тусламж дэмжлэг за тэр бүвэл зүгээр л ингээд хамт үзээ сууж байгаа санаа оноогоо хуваалцж байгаа бидний одоо хөтлөгчдийн тухай эсвэл сэдвийн тухай ингээд бичиж ямар нэгэн байдлаар оролцоотой байгаа нь биднэрт өргөж ингээд урам зориг тэ ажиллах эрч хүч баяр баясгалыг ингээд бэлгэлж байдаг. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Алтан гишүүн хараахан болж үзээгүй хүмүүс маань өнөөдөр ч гэсэн эсвэл тэ нэг боломжтой болохоор ч юм уу болох бүрэн боломжтой. Тэгээд хизээч байсан алтан гишүүн болох боломжтой. Тэгээд 1 жилийн ойн баяр одоо 2 жилийн ойн баяр гэдэг дахиад алтан гишүүтэйгээ эргээд уулзна. Манай 1 жилийн ойн баяр бол бүр санаанд оромгоо бүр ийм үнэхээр ийм гоё мэдрэмжтэй тий бүгд ийм халуун татна. Одоо баахан танихгүй хүмүүсээс ингэ суулж байгаа шүү дээ. Тэг чин л бас л өстой хүлээлттэй сэт дахин давсан гоё мэдрэмж авсан. Тэгээ та бүхэн маань 2 насны ой дээр ингээд олоолаа уулзахыг бас өрөөл тавья. Өрөөлч юм бол за баярлалаа. За баярлалаа. Алтан гишүүдээ баярлалаа. Надад баярлалаа. За окей. За одоо ингэ нүүцэн байгаа. За одоо энэ дээр болохоор Капабланка бол гүүгээ өршөөн өгөх боломж бүрдэж байна. Тэ? За ерөөдөө ингээд байрлалыг одоо бүгдээ нэг сэхээ аваад гэдэг шиг тэ нэг харъя да ямар хөө байралтай болсон байна гэд. За байрлалыг ингээ харангуут болохоор уг нь харын ноён бол уг нь бол илүү тийм одоо аюулгүй байдалтай байна. Урд нь ингээд 3 хүн байна тэ. Маш аюулгүй байдалтай байна. Цагааны ноён бол жоохон тийм нэг тийм сонирн байдалтай байна. Тэ. Жоохон сонирн нэг тийм нэг одоо гадна талаараа ингээд хүрээлэгдээгүй янз бүрийн юмны хамгаалтанд ороогүй нэг л задгаа. Одоо манай нөгөөд их эзэн те хаан шиг л нэгсэн үг шүү те. Ааха тий. Манай эзэн хаан ч бол тэгэл хамгийн урд нь ороод ингээл зэлмээ өргөөл ингээд тавьчихдаг л тийм байсан шүү те. За тэгш нь яг тийм байдалтай л байна гэсэн үг. За тэгээд Капабланка бол маш сайн хамгааллаа. Маш сайн хамгаалаад тэгээд ерөөхдөө бол ийм байралтай болгож байна. Одоо бүхүү уушаа нөх боломжтой болж байна гэсэн үг. Яаж хамгаалж чадваа. Хэцүү байлаа шүү бас. Бусдаар бол бодны харьцаа гэх юм бол хэдэн бодтой байна? 1 2 3 4 бодтой байна. Цагаан болохоор нэг бод илүү байна уу? Тийм байна те. 5 бодтой 3 үтэй. За ийм байдалтай болсон байна. За тэгсэн чинь болохоор ингэ идсэн байгаа. Морин идсэн байгаа тэмээгээрээ. За тэмээгээрээ тэмэглэхээр H6. За тэмэглэх энэ хүү бас ахаад уушаа нүүж байна. B7. За B7 гэдэг нүнгүүд болохоор маршал усуудаа бүр ингээд аргаан бараад ингэж нүрсэн байгаа. Бэрс рүү товтолж байна. За бэрс рүү ингээд товтлоо нүүлээ. За одоо ингээд нэг нүүдэл хийсэн дараа бол маршал Фрэнк маршал бууж өгсөн байгаа. Бууж өгсөн юм байна. Тий. За ямар нүүдэл хийсэн бэ гэхээр Капабланка энэ хүүг очиэдэд дулсан. За яг энэ дараа бол бууж өгсөн гэсэн үг. За бууж өглөө. Хожигдлоо гэж те. За яага бууж өгч вэ те? Харин тийм тэргээрээ зүгээр тэмээг нь идчих юм биш үү? Үгүй юм уу? За үзье л та. За ингээ идлээ. Идэл ямар хөлбөр явах вэ? Оо тэнд тэрэг байгаа юм биш цагааны. За энэ хүү болохоор 8 дахь шугамдаа очоод тийм байна. Юу гарч бэрс гарна. Бэрс гараа шалчна. За тэгээ хайчих уу ингэх үү? За ингэх юм бол ингээ идээд шаг. За одоо ингэж болох юм те. Ингээ идэх юм бол энийг идээ шагмат. За буцъя. Найноор идэ. Тэнгүүд болохоор яах вэ? 2 бэрс гэдэг чинь 2 талаатай мангас шиг л. Шаг. Инглээ ингээд шагмат. Болгосон юм байна гэж. За буцъя. За хэд хэдэн нөгөө тийм бод холбор тооцчихъя. Ингээ идсэн байгаа. За ингэж идчихэл лав ерөөдөө болохгүй юм байна тий. За идэхгүй бай. Хашаа ухраа. Тэгвэл цаашаа яах вэ? Шагмат. Ингээ мат олчж байгаа. Яг энэ шугамыг ингээ харж байна. Энэ хүүрийг нэгж болохгүй гэсэн үг байхгүй? Нээж чадахгүй гэсэн үг. Ингээ шагмат олчих хэрэгтэй байсан байна. За маш аюултай. За тэгвэл ингэж нүүе л та. Ингүүл яах вэ? Бэрсэн дээр шаг. За хамгаалж тарах та. Тэгвэл яах вэ? Ингээд идээд шагмат. За ингээд шахмат буюу хаан өглөө гэсэн үг те. Ийм одоо холбортой болох хэрэгтэй байсан байна. Тэгээд хэний ч санаанд оромгүй энэ нүдлийг хийгээд тэгээд хоцсон байна. За манай Чингис хаан шиг л тэгээ яах вэ? Харин тий. За тэгээд ерөөдөө бол маш тийм одоо гал гарсан тоглолт. Капабланка бол энэ хөлбөрийг анх удаа харж байгаа. Тэгсэн эрнээ тэр одоо байгалаас зайсан суу бэлэг өөрийнхөө тэр одоо байгалаас зайсан авиасаар те
хожиж шүү дээ. Вау, супер. Үнэхээр энэ бол гайхамшигтай. Тийм байна. Үнэхээр гайхалтай байлаа. Martial attack дээр би бүр үнэхээр яг тэр гоо сайхыг олж харлаа. Мундаг атак байна. Гэтэ энийг яаж ингэж давчваа тэг. Харин тийм. Үнэхээр л жинээс юм би. Харин тийм. Тэгээ одоо хоёулаа маш хурдан нэг тийм одоо гол нүүдүүдийн ухраа гарч ирсэн. Маш хурдан хойш ухраагаад гол нүүдүүдийг харчээ. За ингэ явж байсан байгаа. За ингэ бүх юм ингэ ном журмын дагуу явж байсан. За энэс эхэлж байгаа Martial attack. Тэгээ манай хүүхд бохчууд маань хоёр нүүдлийг сан сурч аваарай. Хэрэг ингэж нөхөх юм бол нөгөө талаас Martial attack байдаг юм шүү дээ. За тэгээд идлээ ингэ явсан. За энэ дэр бол бүгд ярьсан байгаа те. Одоо орчин үед ирэхэд C6 гэж нүүдэг болсон гэд. Тэ? За тэгээд энэ дэр болохоор анхны оригинал хувилбар буюу Morev 6 нүүсэн. За тэг хойш ухарсан. Ингээд одоо ингэ харах юм Martial attack бол маш хүчтэй байдаг. Ингээ бүх боднууд нь маш идэвхтэй. Хоёр тэмээ нь бол яг ноён руу чиглэсэн юм алсын диагоналыг авцсан байдаг гэсэн үг те. Дээж 3 гээд нүүх юм бол энэ дэр болохоор ингэж нүүсэн. Энэ бол Frank Marshall-ийн бэлдсэн хувилбар. Маш сайн нүүдэл. За энэ морийг одоо идэж болохгүй бүгд л мэдсэн байгаа те. За тэг хамгийн сайн нүүдийг бол олж нүүсэн байна. Ингээд нүүсэн. Ингэсэн. За тэг стил энэ нүүдлийг бол өөрөө бол маш сайн нүүдэлж хэлсэн байгаа. Одоо энэ дэр стил энийг бас мэдэж болохгүй байгаа те. Идчих юм бол ямар хувилбар ахыг бүгд харсан байгаа. За тэг морь идсэн. Ингээд энэ бас маш сайн нүүдэл. За ингээд явсан, идсэн. За энэ дэр идэхсээр харахгүйсэн морийг идлээ. Шаллаа. Ишаа гарлаа. Идлээ. За энэ нүүдэл. Энэ нүүдэл өөрөө бас маш сайн нүүдэл гэсэн үг те. Ингэж тэгснэ энэ бодлыг хамгаалтанд авч гэсэн үг. Хэрвээ энэ бодлыг хамгаалтанд авахгүй өөр ямар нүүдэл хийх юм бол одоо ингэж л орж гэсэн үг л те. За тэгээ одоо хайчих уу те. Ингээл те. За тэгэл юм цаашаагаа ингээл янз бүрийн товтлогоо санаанууд ингээ үүснэ гэсэн үг те. За тэгж явсан байх нэ. За тэгээд бүгдээрээ харах юм бол ер нь бол яг энэ байрал дээр бол яг тийм одоо харьцаа бол адилхан байсан байна. Яг 0 буюу те. Өргөн байрлалын харьцаа бол адилхан байжгаад энэ нүүдэл дээр бол маш муу. Одоо яг нэг бүхэл оноороо ор авчиж байгаа. Цагаан тал нь нэмэг 1.3 бол авчиж байгаа. За энэ морийг ийшээ шиддэг нь одоо энэ өөрөө бол маш муу нүүдэл байсан байна. Энэ дээр баг ингээд идсэн ч болно. Ингээд идсэн байхад бол нэг ялгаа байхгүй. За тэгтээ бол бид идээгүй хамгийн сайн нүүдэл нь бол мэдээж энэ нүүдэл байгаа гэсэн үгтэй. За ийм байсан байна. За тэгээ өнөөдрийн үүрэг манайхан тэгээд жоохон тийм бод хэцүү байж магадгүй. За тэгтээ сонирхолтой байсан байх гэж манайхан найдаж байна. Тэгээ та бүхэн маань бичлэгээ бас олон дахин үзээд те энэ өргөө бас сайн сурч аваарай гэж нартай хэлье. За баярлалаа. Баярлалаа. Martial attack-ыг одоо би сурна гэж байх уу ер нь? Байна. За баярлалаа. Байна. Тэг би бас өөрийнхөө сувг дээр бас нэг одоо Martial attack-ийн талаар бичлэг хийсэн байдаг байгаа. Тэр бичлэгийг үзээрээсаа. Үзээд тэн дээр яг одоо бүх хувилбарыг нь бол заасан байгаа. За чармайна баярлалаа. Маш сонирхолтой байлаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Скатлийн машинтай болтой урамшуул болон Одмундрын алтан гişүүд маань ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV, Одмундар радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрч өндөрлөлөө. Хамтаа сүзэг сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа дугаараар эргөө олцгаая. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмундар сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмундар нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмундар сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.